мэдээжийг авна. Калбижим бүрийн хавраг төмслэн ачиртай гэж энэ гоё байдаг тий. Дог. Стой сонголт хэлээ тий. Солон солны начрууд гоё тий. Нөө босч. Сайн болоо. Самсаар юу гэдэг сайн маашаа болоо. Хайш. Чин салбартаа болсон шүү дээ. Тэгээ өөрөөр ирсэн өмнө бид нар нөгөө энэ хүнсний нэг ойлцоо байдаг салбарт нь бүгдээрээ авчихсан. Монгол Улаанбаатар банк. Бина гэдэг энэ рестораны нэгдүгээр төлөвийн тэнд байдаг. Маш гоё амттай хоолнд хийдэг болохоор тэгдэг баг. Маш үйлчлүүлэгчтэй тийм салбар нээсэн. Өмнө нь орсон салбарыг бодвол бидний илүү гоё ресторан шиг мэдэрч байгаа. Эндээс нөгөө дотоод засал тогтчлтнаас гоё очирдаг жаах. Хоолны үед бол угаасаа яг солонгос амтыг мэдэрч болохоор тийм хоолндтай газар. Натурын зам дагуу натурын зүүн талд намнаач төвд ярилж байгаа Бина гэдэг ресторан байна. Мөн бүрэн гоё амттай ачирыг дуусгаачлаа. Чам хамгийн таалагдсан бол энэ л дог. Дог ч удаа гэсэн шүү дээ. Удаага асуулттай гэсэн шүү дээ. Өөр юу гэсэн хоол гэхэр юм чинь баг заавал та. Тэгээд дахиад Хэлэг соустай. Жаалмаг дахиад багш нэг юм зөвлөсөн соустай нэг шаарч юм шүү дээ. Өөр удаан байгаа шүү дээ. Заагсны хурлаа хийдэг гэж байгаа. Бидний хайдах юм байна энэ шинэ салбар нь намнаач төвийн натурын зүүн талын нэг давхарт нь хуучин Монгол хоолны ресторан байсан. Одоо нэг олон мэдгүй байгаа гэж магадгүй тийм Бина гэдэг маш гоё амттай хоолтой энэ салбар нь бол нэлээд гоё тав тухтай юм газар байна. Бид нар тэр Улаанбаатар банкны яг урталт байдаг тэр болонд байдаг салбарт нь 106 сарыг бид нар Аз хоолноор хооллох сар гэж зарлаад тэгээд нэлээд ресторанд орсон. Би өөр дээр дахиад мөрөглөө. Дахиад нэмэх юм. Дараа нь одоо хийсэн. Эцэг дараа нь хийсэн юм. Тэр наач гоё яригдчихсан. Тэгээд бас энэ хоёр нь хойлоод гарчдаг гэсэн яаж болсон юм шүү. Тэгээд наача хоёулын хойлоо гарч байгаа юм чинь. Хойлоо гарсан. Тэгээд кебаб, дог кебаб, дог кебаб гэж чи хоёулаа юм түргэн хаш болж байгаа шүү дээ. Яг хоол дээр л гоё байна. Хараад байна. Энэ
хурдтай дог. Бүр сэртэй юм биш тарай. Энэ гол биш. Энэ очоо. Тэгэл та. Миний хүү бас үдэн тий. Үдэн ингээд нөгөө ширхгээр гадуур идэх шиг л адилхан юм. Гурдны. Тийм байна гэж байна. Хэрэв нэмэх юм. Чи бүр X-Men болсон юм. Яахаар энэ сан гисал гэдэг хоол үзэхээр гэж бодож байна. Энэ хоёр хүн хамтдаа хоёулаа очиж байна. Чи бүгдээрээ шеэрлэж идэв. Энэ эднес ч гэсэн амсуул идэв. Энд чинь нөгөө ингээд голдоо тавиад гоё шаарддаг хоол болохоор солонгос хоол нэг тийм онцлог нь би бол солонгос кинонууд болмоор солонгос хоол Монголд дэлгэрснээс хойш ийм хоол би тийм мэддэг болсон. Тэгээд ингэ шаарч хэрэглэж болдгийг энэс хизээч нөгөө ширээн дээр түүх юм ах тавина гэсэн хэлсэн шүү. Хураа олнод там болчлоо шүү. Шүл авъя. Шүлнөөс жоохон. Тий, би эдний кимчижигээ гоё гэсэн. Энэ кимчижигийг авъя. Төгний шүлгээ бас гоё л гэсэн. Хоёр шүл, яг гурван олооч. Тэгэл тэр та. Тэгээ уусаа самбурсаа. Аа яасан л хийдэг ч шүү тий. Дуслан шатаадаг хүмүүс явчихдаг мэдэн шүү дээ. Тайрны шүл. Ухрын тайг хар дээрс ногоон сонгон удаа хилчлэн 350 11 нийлээд нэг 250 60 хэмжээ болсон шиг юм бид тооцоо. Тэр сагаалаа. Нэгний сонголт байдаг юм байна. Хооч. За. Я хацаад бооч. Халимт хаад юм хүчтэй яаж хоёр очиж байгаа. Солонгос хоол өдөртөндөө баг хэлээд заашсан тийм. Тийм болохоор хаваа кака кемба драг өдөртөндөө хоош. Тэгээд солонгос хоол энэ бол манай хамгийн одоо дайггүй сонголт бид нар хамгийн тохирсон хоол байна гэж энэ бол тэрэн дээр тогтоод байгаа. Тэгээд тэр нөгөө 6 дугаар сарыг ер нь бол ингээд нөгөө манад ч ингээд жуулчны уйлрал эхэлдэг. Тэгээд бас тэр нөгөө айл болгон хүн болгон бас аяллыг боддог тийм төлөвлөдөг юм сар. Тийм болохоор ингээд бас тэгж амжихгүй аялахгүй ажиллах хүмүүс нь бол ингээд 6 дугаар сардаа бол ямар ч гэсэн ингээд хэд хэдэн орны ресторанаар явж заавал Аз гэлтгүүрээ тэгээд хооллоод явчих болох юм шиг байна. Аялаад бид нар бол жил болгон 6 дугаар сарыг Аз хоолны сар болгож зарлаад бас олон гэр бүлүүдийг энэ челленжид нэгдээсээ гэж уриалж байгаа. Би өөрөө чинь солонгос хүмүүс монголчууд маш их очиж ажиллаж амьдардаг шиг мэдж авч үзээгүй байгаа болохоор солонгосын айл хоол нь яг хамгийн гоё гэдэг сонголт хийх тал дээр баг төөрдөг. Тэгэл төөрч за хүүхдүүдийнхээ дуртай гэл нөгөө дахианууд болон дог ч юм уу тэгээ өөртөө идчихээр нэг солонгос хоол идсэн юм шиг болно гэдэг нэг жоохон алган ихтэй хоол ч юм уу тэгээд ялангуяа Монгол малын хаар нэг солонгос хоолыг хийж илүү гоё явдтай чанартай болчих юм шиг санагдаад тийм солонгос ухрын хайрын юмдад чинь захиалсан баг чинь гэх мэтчлэн ингээ хоолой сонголтоо ихтэй маш олон төрлийн сонгосон ч гэсэн ойлгох төөрчгүй хичээгээ сонгодог. Тэгээ яг нөгөө хүмүүс амтлах мэдрэмж өөр болохоор янз бүрийн амтнд дуртай байна. Тэгээд тэрнийг ингээ мэддэг болчихвол эхний ээлжинд бол мэддэг болохын тулд хэд хэдэн удаа ресторан орох хэрэгтэй юм шиг байна тий. Мандра. Ану идсэн тий. Тэгэн. Улаан чавхтаг нанууд хийлээ. За. Энэ тагны шилүү. Ахын ногоон шилүү. Улаан чавгаас юм махтаа хоолнд болохоор их гоё юм. Энийг нэгдэв үү? Мэдэн шүү дээ.
Наач гоё шүү. Кимчижигээ. Халуун ноготод дүбүү. Манай кимчижигээ гоё гэдсэн өстой гоё юм байна. Тойрны шүлж гэдэг хоол нь энэ хоол бүх хоолнууд дундаас хамгийн Монголд онцтой гэж хэлж байгаа хоол нь байна. Ямар ч өөр амтлагч баг ороогүй зүгээр яг тойгоо сонгоноор аваад баахыг баасан юм уу гэж хараад чи ер нь яг Монгол шиг маш гоё юм цаад байгаа шүү. Маш их сайнсаар баярлалаа гэж Ман. Хоол идэх ярих гэж байгаа шүү. Өнөөдөр би хоол өөрөө захиалсан яг гэвэл тэрнээ айгуу надад гоё кайфтай байдаг. Над Солонгос хоолны юу нь хамгийн гоё таалагддаг вэ гэхээр мэдээж амт нь танилж юм шиг тийм амт тий дажгүй махыг гоё амталсан байдаг. Угаасаа махыг яаж амталсан гоё. Тэгээд нөгөө хачирнууд нь ингээд тий жижиг гин зуушнууд нь ингээд маш олон төрөл байдаг. Надад тэр нь л их таалагддаг. Өнөөдрийн хоолноос надад яг юу нь хамгийн их таалагдсан бэ гэвэл одоо ингээд олон төрлийн ингээд дахиануудыг, махнуудыг ингээд олон төрлөөр шараад тэгээд дээрээс нь ингээд одоо амтлаад тавьсан байгаа нь үнэхээр их таалагдсан. Эднэстэй. Яаж итгэвэ? Бэцэг нь ороод идэв. Маяа. За өөрхөн авлаа. Би Шаах. бэцэг. Бэцэг үү? Бэцэн дээр түр тавьж байгаад иччихгүй юу? Улаан дээр чинь тавьчих. Шарсан хамах угаасаа гоё. Дээрээс нь сонгон тэгээд жоох мөг смоктой шахацсан. Юу юм? Би бүр Яна гоё амтсан бэ те? Амтлагаанууд нь айгүй гоё юм аа тий. Манай оюун бас гоё амтдаг те. яг солонгос амт юм арсан. Солонгос хоолны газрууд жижигхэн юм нөгөө нэг кафеч гэдэг юм уу тиймэрхүү юмнууд Монголд зөндөө их байдаг. Тэгээд ер нь бол манай сургуулийн тэр явж гисэн 2 3 газар байдаг болохоор ер нь бол байнга л ингээл идэл явж идэг болохоор тийм онцгой санагдахгүй байх гэж боддол ингээд айгүй гоё амтлаа тавьсан байгаа надад их таалагдлаа. Хүү яраа. За миний хувьд аль хоол хамгийн их таалагдав. Тэрлэг савстай байгаа. Солонгос хоол ямар юм? Солонгос хоол амар гоё гэдэг. Бэн. Ведин бэн. Миний урд нь идэж үзчихсэн санахгүй юм. Жохон сархад. Ийм байгаа хоолнуудаас идэж үзсэн хоол байна уу? Урд нь идэж үзчихсэн. Дахиад идэж үзчихсэн. Өөр юу идэж үзчихсэн бэлээ? Кинчи. Өөр. Тутаа. Нича. Өөр юу идэж үзчихсэн? Дог. Удин. Кимбап бас зөндөө идчихсэн. Ер нь бол Монголын солонгосоос орж исэн үйл таны газар зөндөө байдаг. Тэгээд хичээлээ тарчаал тэд нар руу ингээд орох ч юм уу. Ер нь бол солонгос амтыг аюу мэддэг болсон. Тэгээд энэ жижигхэн хоолны газруудаар ч гэсэн ороод гэхдээ яг ингээд гэр бүлэрээ идэхэд бол надаа ингээд арай юм том ресторануудаар орох нь бол илүү таалагддаг. Яг л ингээд илүү юм сонирхолтой амттай байдаг. Тэд нар бол ингээд энгийн зүгээр ингээд солонгостой өдөр алга идэх ч юм уу нэг тиймэрхүү юмуд байдаг бол энэ болохоор илүү юм одоо өвөрмөц байдлаар бас бидний амт үзээгүй юмнууд зөндөө байдаг учраас
Иймэрхүү газруудаар орох аягүй дуртай. Тэгээд энэ жижигхэн хачирнууд нь надад аягүй таалагддаг. Ягаад гэвэл ингээд яг ингээд идэж чаддаггүй амтнуудаа ингээд холиол идэхлээр нэг тийм тухгүй байдэн шүү дээ. Тэгэхгүй ингээд идэж чаддаггүйдаа аваад идэх надад аягүй таалагддаг. Тэр нь бол солонгос хоолны яг энэ талаараа би бол солонгос хоолнд аягүй дуртай. Дууяа. Би дууяа гэж дуртай. Надад хамгийн их таалагдсан хачир гэвэл энэ тагалцаг юм шиг байна. Энийг ихээр хийжүүл угаасаа ихээр гэвэл идэхгүй манайхаа би л гэдэг юм шиг та. Ингээ хачраар авах маш байсан. Алиж. Би бас хажигнаас тэр амбар ширүүнээс ширүүн. Маш гоё амттай гэдэг нь бас ширүүн. Өндөгтэй учраас. Ингээ ерөнхийдөө солонгос хоол идэх юм аа гэвэл хүүхдүүдэд маань их таатай байдаг. Тийм болохоор солонгос хоол манай гэрээ үндсэн хоол болж өрөөд байгаа. Өнөөдөр болохоор би яг өөрөө болохоор терияки соустай захиалсан чинь надад нэг тийм юм шорлог шиг юм жоох юм гашуундууч гэх юм уу тиймэрхүү амтаас учраас яг таалагддаг амтнууд бишсэн. Гэтэ аавд айгу таалагдсан байлээ. Тэгээд надад бол жиюг нь их таалагдсан. Яг тэгвэл би юм халуун нугаа айгу хийдэг учраас энийг яагаад ашиглаагүй? Савхаараа явц шүү дээ. Савхан нөлөө амар байсан юм аа. Бидний хамгийн илтгэн сонголт бол Миний сонголт. гэж бодож байгаа тийм. Хаяг бодоод Сонголт. Солонгос хоолны миний сонголт. бүр хаяг илтгэх стан болж байгаа юм билээ. Жилдээ нэг юм уу хоёр одоо казак бол идвэл бас гоё юм билээ. Түүх тийм. Түүх казак айлын. Идэхэд ямар ч нөгөө батгалзмаагүй бүх амтнуудтайхан дасцсан гэх юм. Тэр нь бол ялцчих солонгос гэж байна. Орос хоолоор бас яг гэж шүү. Эндүнэ туку юу бүрүүсэн. Солонгос хоолыг хүмүүс ийм ресторанд хийдүүлэх гоё юм байдлээ. Ус нам завтлаа шүү дээ. Амар хүсэж ийсэн.